За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурц байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочдоор Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Эрдэнэболд болон Таш Намжилнаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд төргий. Энэ өдрийн мэнд төргий. Урилгыг мань хүлээн авч ирсэн та хоёртай их баярлалаа. Их ажилтай байгаа, сурагтай байгаа тий. Өрсөнд маш их баярлалаа. За Улсын драмын Эрдмийн театр он гарснаар ер нь бол маш завгүй байгаа. За одоо бол бас нэг яг тулцсан тоглолт ойрхон болцсон байгаа тоглолт бол Зарцаа намжил 3 ертөнцийн аялал хэмээх жүжиг байгаа. За энэ жүжигийн талаарх мэдээллийг бол үзэгчдтэй хэдүүлээ сайхан дэлгэрэнгүй хүргье. Яг хизээнээс тоглож эхлэхөө хэднийг хүртэл үргэлжлэх үү гэх мэтчлээ. За манай Зарцаа намжил 3 ертөнцийн аялал адлын явдалд гэр бүлийн хүүхдийн жүжиг маань 5 сарын 27-ноос 6 сарын 1-ний хүртэл тоглогдохоор товлсон байгаа. За энэ жүжиг Зарцаа намжил гэхээр бид бүгд яг мэддэг Зарцаа намжил гэж ойлгоод байгаа. За түнгэт яг энэ жүжиг маань өөрөө яг бас оронгуутл ингээд зохиол мохиол найруулга гэдэг арай өөр болоод эхлэн шүү дээ. Ер нь яг энэ жүжигийн талаар хэдүүлээ сайхан. Энд чинь ер нь бол үлгэрийн одоо үлгэр шүү дээ. Бид мэддэг ингээ хүүхдүүдийн уншдаг үлгэр байгаа даа. За энийг маань бол мэдээж жүжиг болгож бичнэ. За тэгээ жүжиг болгож бичихтэй мэдээж яг үлгэрээр нь бичихгүй илүү сонирхолтой, илүү одоо үйл хөдлөлүүд нэмээд илүү тийм одоо хүүхдэд илүү чиглэсэн, гэр бүл рүү илүү чиглэсэн тийм сонирхолтой яг тэр үлгэрийн тэр одоо хүүхдэд хэрэгтэй, тэр нийгэмд хэрэгтэй тэр одоо санаануудыг нааш нь товоолгож гаргаж ирж ерөнхийдөө бол бичсэн байгаа. Зохиолчор манай одоо Улсын драмын Эрдмийн театрын зохиолч хэвлэл мэдээллийн ажилтан Ядам Сүрэнгийн Баяраа гэж зохиолч маань ажилласан байгаа. За мөн найруулагчаар нь Уран сайхны удирдаач Хишиг Заяа багш маань бол ажиллаж байгаа. Тэгээд Зарцаа намжил жүжиг маань өмнө бас тавигдчихсэн. Өмнө тавигдахдаа бол одоо яг л нөгөө тухайн үеийнхаа Зарцаа намжилч нэг юм лам хүү те. Тийм тэгэл Тэнгэрийн орон гээл багш магш нь ингээл байдаг. Тиймэрхүү тавилтаар тавигдчихсэн бол одоо ингээд бас дахиад шинжилсэн найруулгаар тавигдж байгаа нь бас онцлог болж байгаа. Ерөнхийдөө бол дэглэгц тийм график одоо ерөөдөө хосолсон орчин үеийн техникийн дэвшлүүдийг ашигласан тэгж одоо шинжилсэн найруулгаар тавигдж байгаа. Хүүхдүүд маань бас өөр юм үздэг болчиход шүү дээ. Тийм болохоор бас тийм техникийн дэвшлүүдийг бол ерөөдөө ашиглаж байгаа. Төрхөө ашиглаж байгаа. Цаг үеийг нийлүүлээд гэдэг шиг. За зөвхөн одоо Зарцаа намжил гэхээр л хүүхдүүд үздэг байсан бол одоо гоё гэр бүлэрээ зорж ирж одоо үзэх боломжтой болгосон гэдээ бас хэлжсэн. Хоёрын маань хувьд бас ямар дөрүүд дээр ажиллаж байгаа вэ? За миний хувьд гэвэл би Улсын драмын Эрдмийн театрт 2023 онд ирсэж орсон. Тэгээд орсон цагаас хойш хийгдсэн бүтээгдсэн бүх уран бүтээлд туслах болон гол гэдэг ингээд дөрүүд тоглоод явсан. Хамгийн ойрхон гэх юм бол төрийн шагналт Монгол Улсын хөдөлмөрийн баатар соёлын гавь зүтгэлтэй ардын уран зохиолч Бавуугийн Лавг Сүрэнгайн зохиол Үгэлэгдсэн хайр хэмээх гайхалтай жүжигт бас гол дүрийн отгоологийн дүр дээр ажилласан маш том бас хувь уран бүтээлчийн хувьд бас маш олзуурах ууштай тийм үйл явдал болж өрсөн. Өнгөрсөн онд нээлттэйсэн. Тэгээд сая 3 сард бас тоглогдсон байгаа. Тийм. Үгэлэгдсэн хайр чинь нэрэн бас яг он гарснаар бас хийдий тоглогдсон юм шиг тийм. Тэгээ найз маань бас яг жамсрангайн дүр дээр тоглосон. Өөрийнхөө наснаас хит дээшээ тий маш чадварлагаар бас тоглосон байгаа. 3 үеийн бас жүжигчин тоглосон гэдгээрээ бас сонирхолтой болсон. Нээлтийн тоглолтууд дээр би гараад тэгээд манай жүжиг 2 составтай тоглосон. Одоо 2 бүрэлдэхүүнтэй гэсэн үг те. Тэгээд 2 дугаар составын маань Жамсруу урандаа дээр Монгол улсын гавь жүжигчин Амгаланбаатар жүжигчин маань тоглосон. За тэгээд сүүл тоглоход бол одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Цэрэн Давггай бас тоглосон байгаа. Тэгээд ийм залуу дунд Ахмад гэх 3 үеийн төлөөллийн жүжигчин бас тоглоод ерөөдөө бол бас театр нэлээ хөдөлгөөнтэй бас Үгэлэгдсэн хайр жүжиг маань нэлээд тийм дөрүүдийн хувьд маш тийм сонирхолтой болж өнгөрлөө. За тэгээд шууд Үгэлэгдсэн хайрлаа яваа орцтой. Зарцаа намжил жүжигэн дээр би бол одоо тэмээний дүр дээр тоглож байгаа. Тэгээ нэг бас шинэ мэдээллийг хүргэхэд Зарцаа намжил жүжиг маань яг бас Зарцаа намжлын түүх маань явж байгаа ч гэсэн дундуур нь Зарцаа намжлын маань одоо дундуур Монгол ардын бас нэг сургамжид үлгэрүүд байдаг шүү те. Одоо 12 салаа ивэртэй тэмээ байжээ гэж хэлдэг тийм үлгэр өгдөг тийм үү те.
тийм одоо үлгэрүүд дээр бас ингэж үлгэрүүд сургамжт үлгэрүүд маань бас ингэж дундуур нь ерөөхдөө орж өгсөн байгаа. Тэгээд ингээд бүхэл бүтэн цогц зарцаа намжил 3 ертөнцийн аялал гэдэг жүжиг маань бол ингээд бүрдэж байгаа гэсэн үг. Баяр зохиолчийн хувьд бол яг энэ зарцаа намжил жүжиг за 3 ертөнцийн аялал гэдэг нь их чухал шүү тий. Энэнийг бол их чухалчилж авч үзэж байгаа. Ирсэн хүмүүс маань бол өстой маш ойлгомжтой энийг үзээд бол ойлгоно гэдэг зүйлийг бол өөрөө бас ярьж байсан. Тэгээ 3 ертөнцийн аял гэхээр царцаа за миний хувьд болохоор бас яг царцаа хочид намжил хүүгийн дүр дээр ажиллаж байгаа. Тэгээд царцаа намжил маань одоо өмнөх тавилтан дээрээ болохоор ингээд яг шашны талаас нь харуулсан бол энэ удаад болохоор яг ингээд нэг иж хидтэй чакра варт гэдэг сургуулийн сурагч болоод тэгээд тэнгэрийн орноос газар дэлхий рүү буугаад тэгээ газар дэлхий дээгүүр амьтдад бусдад туслах гад явж байгаагаа яаж нэг туслахаа эвээ олохгүй дандаа нэг ингээд нэм буруу сэргэлэнтж байгаад ингээд нэг нөгөө амьтдаа одоо жишээлх юм бол тэмээнийхээ эврийг буганд өгөө явуулчихна гэдэг ч юм уу ингээд ингэж явсаар гоод харанхуйн оронд очиж байгаа. Гээд ингээд 3 ертөнцид аялаад тэгээд хамгийн гол юм нь юу юм гэхээр нэг чин сэтгэлээсээ бусдад туслахаар яадаг вэ гингүүд харанхуй орноосоо ингээд юу яаж чадаад тэнгэрийн орон руугаа буцаад явж байгаа яг тийм үйл явдалтай. Тэгээд дээрэс нь гэр бүлийн гэж тоссон нь болохоор хүүхдүүд бол жүжигээ үзээд ингээд үлгэрийн ертөнцөөр аялж байгаа юм шиг тийм хүү гайхалтай мэдрэмжийг авах харин хамт суугаад үзэж байгаа эцэг эхчүүд маань болохоор буцаад тэр сайхан нэг гигийн хүүхэд насныхаа гигийн дурсамжаар хамтдаа аялах. Тэгээд бас хүүхдүүд маань яг ингээд бие даагаад үзүүрийн тахимлуу орохоор нэг анхаарал нь сарнаад ингээд бусдыгаа аав ээжүүдтэйгээ хамтдаа сууж үзэх юм илүү тухтай мэдрэмжийг аваад тэгээд ингээд илүү шинтэж үзээд анхаарал нь сарнихгүй үзэх болов гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө бол ингээд гэр бүлээрээ үзэхэд маш тохиромжтой жүжиг байгаа манай жүжиг тийм. Хамгийн онцлог зүйл нь графикийг ашиглаж тийм дижитал одоо юуг бол ашиглаж технологиг ашиглаж ингэж хамтран ингэж хольж ингэж хийсэн гэдэг нь бол бас нэлийн анхаарал татж байгаа зүйл болж байгаа тийм. Сүүлийн үед юу яг иймэрхүү зүйлсүүд бас нэлээдгүй ажиглагдж байгаа. За балетын дээр ч гэдэм үү тийм. Тэгэхээр яг ингээд хүүхдийн яг энэ жүжиг дээр бас тийм. Энэ бол хамгийн чухал зүйл юм болов уу гэж бодож байна. Графикийн баг бол тусдаа бүрэлдэхүүн болсон ингэж ажиллаж байгаа гэдэг зүйлийг бас ярьж байсан шүү. Жүжигчдийн хувьд ч гэсэн яг графиктэй тайзан дээр ингээд одоо нэг бүтэн тоглолтыг үзүүлэх гэж штэ тий. Бас л ур чадварыг шаарддаг юм байна. Өөр байна уу? Одоо нөгөө нэг хуучин дээхэн үеиг шиг нөгөө нэг том юм нүсэр тайзнууд одоо хийгээл ингээл тавиал тий тайзны ажилчид тавиал ингээл авдаг байсан бол тэр байдал бол одоо ерөөхдөө ингээд явандаа бас хэд байгаа ч гэсэн бас халагдаж эхэлж байна л да. Тэгээд ерөөхдөө ийм одоо проектороор дүрсөгдөг байсан бол одоо ингээл бүр илүү графиктай ийм жүжигүүд орж ирж байна. Тэгээд тайзан дээр ерөөхдөө бол жүжигчин дүрийнхээ хувцастай л үйлчлэн гэсэн үг. Тэгээл бусд одоо зүйлүүд маань бол ерөөхдөө ингээл дандаа тэр тэнгэрийн орон, газрын орон, одоо доод орон гэдэг тэр бүх зүйлүүд маань бол ерөөхдөө ингээ график төрсөөрөө ингээ харагдчих тийм техникийн шийдэлтэй. Бас сонирхолтой юм байлээ тий. Тайзан дээр хүүхдүүдийн сонирхлыг бол их татах баг. Тий хүүхдүүдийн сонирхлыг их татна. Хүүхдүүд ч одоо нэлээд бас тиймэрхүү юм сонирхдаг болчиход байгаа шүү дээ. 27 оноос 6 сарын 1-ний хүртэл тоглогдсон. За, Улсын драмын Эрдмийн театр гэдэг том байгууллага маань ер нь маш урт настай одоо том түүхтэй байгууллага маань одоо 95 жилийн ойн болж байгаа. Энэ жил тохиож байгаа юу? Энэ жилийн за 95 он хүрээнд жилийнхээ он хүрээнд бас хийгдэх ажлууд бол маш их байгаа болоо гэж бодож байна. Энэ талаар драмын театрынхаа бас эргэн тойрон сайхан сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудын талаараас мэдээлэл хүргэе. За тэглэг ахаа маа мэргэжлийн урлагийн ууган байгуулах болох Сүхбаатарын болон хөдөлмөрийн гавьяаны улаан түмэн одонд их зохиолч Даш Доржин Нацаг Доржин нэрэмжит Улсын драмын Эрдмийн театрын жил 95 жилийн ойтойгоо золгож байгаа мөн их зохиолч Нацаг Доржин маань 120 жилийн ой тохиолсон давхар ой тохиолсон юм сайхан жил болж өрнөд явж байна. Тэгээд 95 жилийнхаа ой хүрээнд манайх Үнний хаан буддаа саран хөхөө жүжиг гээд ингээд том төслүүд юу н ажиллаж байгаа. Тэгээд бас энэ намар Оросын албаны улсын Александрский театрт манай Тэнгэрийн хүү жүжиг маань бас маш том фестивалыг нээж Эзэн хааны хамгийн том
театрт нь очиж үндэсний жүжигээр нээх болсондоо бас маш их уран бүтээлч бидний хувьд маш их баяртай байгаа тий. Тэнгэрийн үе жүжиг маань бас өнгөрсөн онд Унгар улсын Будапешт хотын одоо театруулах тийм Митэм гэдэг фестивалыг бас одоо Будапештийн одоо үндэсний бас театрт нь Митэм гэдэг наадмыг одоо Европын холбооны улсууд оролцдог тэр театрын наадмыг бас нээж тоглосон байгаа. Одоо өнгөрсөн оны 5 сард бид нар бас явчаад ирсэн байгаа тийм. Тэгээд тэндээсээ ерөөхдөө ингээд тэр чинь олон одоо улсын театруудын найруулагч нар ирж үздэг. Тэгээд тэндээс сонгогдоод одоо эх 9 сард одоо Оросын холбооны улсын Санкт Петербург хотын Александрийн театрт бас тэдний бас юм театрын фестивалыг нээж тоглох болсон нь бол бидний одоо бас одоо гадаад харилцаагаа өргөжүүлсэн тийм одоо 25 он 26 он бол тийм сайхан жил болж өнгөрч байна. Тэгээд драмын театр хамгийн гол нь нөгөө бүрэн бүрэлдэхүүнээрээ явдаг. Ингэсэн тохиолдол яг өмнө нь нэг 90-ад онд тий ганц хоёр бол байд юм байлээ. Яг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж исэн тохиолдол бол цөөхөн. Цөөхүүлээ бол ийш тийшээ ингээ яваад тоглолтоор бол явж исэн тохиолдол байдаг. Тэгээ ажиллаараа бөөндөө явах бол гоё. Тийм бүрэн бүрэлдэхүүнээр бид чинь бүр 90 гаруй хүн бараг 100-аад хүн ингээд арын аль жижиг хэрэглэл тайз декорац хувц сунар нүүр будаг бүх хүмүүс яваад тэнгууд халуун дулаан тэр сайхан уур амьсгалтай явах чинь үнэхээр бас гоё л байдаг юм л. Бас нэг яг бас хариуцлагатай тийм том одоо юг нээх гэж байгаа тийм ажиллагааг ингэж нээх гэж байгаа гэж нэг утгаараа бодох ч гэсэн бас нэг хамт олноороо нэг ингэж бөөндөө ингэ явна гэдэг чинь бас нэг гоё юм дурсамж байдаг шүү тийм. Тэгээд хүний нутагт маш олон жил болцсон байгаа монголчууд дээрээ очоод үндэсний жүжигээ тэгээд дээрэс нь нөгөө нэг бодит түүхээс сэтвэлсэн энэ гайхалтай жүжиг тоглох болцсон. Үнэхээр гоё юмсан. Одоо Монголд тоглох Монголд үзэж байгаа зэрэгтэл гадаад орнд үзэж байгаа зэрэгтэл ингээ шал өөр хэдэм билээ. Тэнгүүд ингээд хүмүүс ингээд бид нар ингээ ёслогоон дээр ингээд бүжиг хийдэг байхгүй юу? Тэрийг ингээ зогсоохгүй ингээд 20-30 минут ингээд алгаад ташаал. Тэгэл тэнд нь огшихын хажуугаар бид нар ядрах. Тэгээ ингээд хүмүүсээс яриа ингээд авж ангууд чи ингээд бүр чин сэтгэлээсээ ингээд их орон минь нүүгээд ирсэн юм шиг амар гоё мэдрэмж төрлөө. Гэт их хэлээрээ энд бид нар ингэж гоё жүжигээ үзнэ гэж үнэхээр бодсонгүй нэрээ. Ямар гоё юм бэ? Бид нар ховтой байна, азтай байна. Тийш үү. Өстой ховхон тохиох зүйл шүү дээ тий. Байнга очиод тоглоод байна гэж бол байхгүй мэдээж. Тэгэхээр бас яг их нутгаа сандсан, их орноо сандсан хүмүүс бол тэнд очиод өөрснөө бол яг эндээсээ нэг юм авцсан байгаа. Тэгээд түүхэн өв соёлоос сэтвэлсэн тэр сайхан жүжиг үзэхэр чинь тэгэл ингээл мэтчлэн яа маш том ажлууд бол хүлээж энэ да тий. За мөн тэрнээс сэдвлээд бас одоо Унгарын театр манай Улсын драмын эрдэмтэн театр хоёрын хамтарсан Атилла гэдэг түүхэн жүжиг бас одоо ингээд ажлынхаа шатн дээр бол яригдаа явж байна. Ямар ч үсэн энэнд зориулаад Атилла хааны тухай одоо түүхэн жүжигийн одоо тийм жүжигийн зохиолын уралдааныг зарлаад тийм 3 жүжиг тодорцсон байгаа. Тэгээд Дамбын төр Батхуан Атилла хааны одоо жүжиг бол шалгарсан. За тэгээ манайх бол одоо зохиолоо уншуулах гад одоо Унгарын театр руу явуулсан байгаа. Тэгээд хэрвээ зохиол маань батлагдах юм бол одоо эх онд ч юм уу те бас хүн нүгүрний нэгэн гайхалтай хаан Атилла хааны тухай жүжигээр бас Унгарт болон Монголдоо бас нээгээд үзэгч түмэндээ бас хүргэх хаа гэж бодож байна. Тэгээ уран бүтээлчт нь бас Унгараас Монголоос ингээ холилдож тоглоно. Тэгээд амар гоё юм болж. Тэнгүүтээ яг өөрсдөө их хэлээр тоглоно. Тэгээд тэр нь болохоор ингээд шийдлэр сабтайлтай гэдэг ч юм уу ингээд явах. Яа за эх орондоо байгаа за тэр тусмаа Улаанбаатар хоттой байгаа иргэд бид нар бол одоо яг ингэж драмын театрт маань ингэж гой жүжиг тоглогдож байхад бол өстой үзэхгүй бол нэр хайр юм болж байна тий. За маш их ажил. Наадамгаа одоо боллоо. Бас наадам гэдэл бөөн л ажил тавиад байх та хэд мөн. Ер нь ингээд нэг жилийн яг ингээд бүтэн жил ингээд тэр намнаал ингээд төлөвлөгөө гарцсан ажилтай л явж байдаг байх тий. Өнгөрсөн жилийн наадмыг бас манай Улсын драмын эрдэмтэн театр үндэсний урлагийн их театр хоёр одоо хамтарч хийсэн. За ерөнхийдөө бол наадмуудад байнга орно. Яагаад гэвэл Улсын драмын эрдэмтэн театр чинь төрийн урлагийн байгууллага. Тэгээд бид ч одоо 16 онд оюутан болж орж исэн. Тэгэл тэнцлээ гэсэн тэр мөч одоо хоногоосоо хойш л ер нь шууд маргаашнаас наадмын бэлтгэл гараад эхэлж исэн. Тэрнээс хойш бол
тасралтгүй одоо хэдэн жил ч юм те баг 16 оноос хойш гэдэг чинь баг 10 жил 9 жил бол наадмынхаа нээлтэнд оролцсон. За тэгээ өнгөрсөн жилийн хувьд гэх юм бол бас манай улсын драмын эрдмийн театрын ерөнхийдөө бас оройлж төлхөө оролцсон байгаа. Энэ жилийн тухайд ч гэсэн ерөнхийдөө бол манай театр бол голчилж хийгээгүй. Гэхдээ тодорхой одоо нэр заасан уран бүтээлчд бол дахиад наадамд оролцоод явна тий. Тэгээ энэ жилийн үед гэх юм бол нэг COP 17 гэдэг фестивальд манай улсын драмын эрдмийн театр болон бас ингээд мэргэжлийн урлагийн байгууллагууд маань бас төлхөө ач холбогдол өгч оролцохоор бас төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За ярианы төгсгөлд бас тий бидний ярилцах хугацаа өндөрлөгт өгсөн байна. 27 оноос 5 сарын 27-оноос 6 сарын 1-ний өдрийг хүртэл Царцаа намжил 3 ертөнцийн аялал одоо жижиг маань тоглогдох болно. Тэгээд хэдхэн хоног байна шүү дээ ер нь бол тий. Энд ч одоо 5 хоног уу 6 хоног юм шиг байна тий. 3 дахь өдрөөс эхэлж байгаа юм байна. Тэгэхээр үзэгчд маань бас гэр бүлэрээ хүүхдүүдэд дагуулад их очиж үзэх болоо гэж бодож байна. Тэгээд баяраа зохиолчийн маань хувьд бас өмнө оролцож байхдаа за гэр бүлэрээ бас ингээ очиж үзэх нь нэг гол зүйл нь яагаад вэ? Хоёрдугаарт энэ хүүхдүүдийг бас багаас нь энэ театрын соёлд сургах тий ингэж очиж хөндөөлж үзэх, ойлгох тий тэр бүх зүйлийг бас ингээ багаас нь суулгаж өгч байгаадаа их онцлог талтай юм аа. Гуравдугаарт гэх юм бол яг үүнийг бас олон хүнд хүрээсэй гэсэн үднээс маш юм одоо боломжийн үнийг бас ингээ санал болгож байгаа шүү. Тэгээд цөөхөн хэдхэн хоног зөвхөн хүүхдийн баярыг гэлтгөө те бид бүхэн бас ингэ олон хоногийг ингэ зарсуулж байна. Тэгэхээр та бүхэн манаас энэ тоглогдож байгаа хэдэн өдөр очиод үзээсэй гэдгийг бас гоё хэлжсэн. Тийм заавал үзээсэй гэж бодож байна. Тэгээд хүүхэд насны хамгийн тод гоё дурсамжийг тэр хүүхдэд бий болгоосоо гэж эцэг эхчүүдээс уриалж байна. Тийм тэгээд үнэхээр тэр хүүхдүүд чинь хизээч мартдаггүй байхгүй тэр гоё мэдрэмжийг авчвал. Тэгээд дээрээс нь манайх нийгмийн хариуцлагын хүрээнд хамгийн хямд тикетийн үнэтэй одоо тасалбар нь хамгийн хямд. Тэгээд тэр тасалбарны мөнгө бол яг үүндээ нэг хүүхдийн нэг өдрийн зөв нэг дахиад идэх ч юм уу нэг bubble tea аваад уух тийм л төсөв байгаа учраас заавал үзээсэй л гэж уриалж эцэгчүүдээс. Үнэн дээр бол яг хэлсэн шүү те. Та нараа хараа зөв баг шокнд орно тэгээд тэгжсэн. Нөгөө хүүхдүүдийг ээж аав нь нэг билет аваад орж үзүүлчихэл те. Гадаа нь хүлээгээд ээжэдэг байсан бол одоо хамттайгаа яваад ороод үзүүлдэг багц гэж бас байгаа. Тэгэд манай улсын драмын эрдмийн театр маань ерөнхийдөө бол одоо судалгаа авахд нэг юм 40 мянгаас 50 мянган одоо тийм тогтмол үзэгчдтэй байдаг. За тэгээд ерөнхийдөө ингээ улсын драмын эрдмийн театр ямар үйл ажиллагаа явуулдаг, яг ямар байгууллага вэ гэдгийг хүмүүс ингээ дийлэнхтэй мэдж байгаа бах. Тэгээд бас би Монголын үзэгчдийг бас драмын театрт ирж та бүхэн маань ингээ жүжиг үзээч гэж уриалмаар байна. За тэгээ манай театрт бол одоо хүүхдийн жүжигээс ахуулаад үндэсний болон одоо дэлхийн сонгодог жүжигүүд, за мөн одоо залуучуудын жүжиг, за тэгээд одоо мөн одоо үүлгцэн хайр шиг юм нийгмийн драмын жүжиг гэдэг бүхий л төрлийн жүжигүүд бол ерөнхийдөө ингээ тоглогддог. За тэгээд ерөнхийдөө ингээ 40-50 мянган үзэгч гэдэг чинь одоо Улаанбаатар хотын хэмжээнд бол ерөнхийдөө бага тоо байгаа. За энэ бол мэдээж театр урлагийг ойлгодог тэр одоо боловсралтай одоо 40-50 мянган үзэгч байна. За хэрвээ мэдэхгүй та байх юм бол манай театрыг бас зорж ирээд бидний ажилтай танилцаад үзээрэй гэж уриалмаар байна. Тийм нэг л удаа зориод ирсэн байхад тэгээд юу нэгдэг болчихно доо. Тэгээд ирэндээ. байнгын үйлчлэгч очно доо гэж тийм. Тийм. За маш их баярлалаа та хоёрт. Тэгээд та хэдийнх юм бас маш олон төлөвлөгдсөн ажлуудад амжилт хүсье. Тэгээд Тун утгаас Москва хотод бол маш том нээлтэнд оролцож байгаа тийм. Ийм гайхалтай үйл явдал болох гэж байгаа. Тэгээд та хэдд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэндээ бас ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдрийн зочноор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Эрдэнэлд, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Даш Намжил нар оролцлоо. Хамтас үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа эргүүлцлаа. Тэр баяртай.